Постэр мостерын шалгууд 8.4-тэй байт юм шүү дээ. Юун дээр IMDb дээр guys. Нэрэ. Тэгвэл энэ юм байна. Энийг нь үзэх хэрэгтэй байна. Хорон хийсэн кассетад дээр чинь би байгаа штэ. 6 дахь анги дээр нь 5 дахь анги дээр нь мэн чинь байгаа штэ. Угаасаа нэг шинэ юм маш соргоор ханддаг. Энэ одоо тэгээд хэдүүлээ зөндөө сонссон MC тах гэдэг хүн ч одоо Монгол хипхопд хөрсөн төвсөн чинь гэдэг. Тэгээд энэ киног үзчихье гэж бодож ирсээ дандаа тэгээд яг санчлаа. Тийм одоо бидний нэг тийм нүүдэлч ахуй өөрөө тийм нэг шинэ юмыг эрхлүүлдэг тийм соёл шүү дээ. Дандаа нүүдэлт нь гэдэг чинь нэг хамгийн ашигтай шинэ тийм байрал руу шилждэг. Миний нүд, миний ам, миний дүр төрх бусдаас зөөр, миний үг, миний ааш, миний зан төрх бусдаас зөөр, миний дүй, миний зам, миний зай төрх бусдаас зөөр, миний дур, миний хүсэл, миний мөрөдөл бусдаас зөөр, миний дүр, миний зай төрх бас мөрөдөл, миний гэсэн бүхний бүрдүүлж, тайсан тусан төрхий мөндөө, нэр минь байна, би минь байна, нэрвэ бүтээр нь авч авах хүндэр гачай нуурун дээр, үржавай гэднийг юм байна. Хас güçlüdük, ergenliğin tot mungotuk, mungosmen tot zäschgü, ärztlich gutes Burskes botuk, ärztlich gutes Burschachot. Тохондоо нэг өөрсдөө студид болцсон болохоор одоо зарим оромтод студид болцсон сайн дураараа туслая гэсэн баггүй Жэни тэнд бичлэгэнд ороод тэгээд энэ дууныхаа талаар дахиж очиж нэг студид дээр бичиж янз. Өөрийн дураар бүхнээ шиди үүнийг лавд үнэн хийсэн. Ngororo bejoro ori kochichushon Ngororo bejoro ori kochichushon Миний нүд, миний ам, миний дүр төрх бусдаас зөөр, миний үг, миний ааш, миний зам төрх бусдаас зөөр, миний үе, миний зам, миний зай төрх бусдаас зөөр, миний дур, миний хүсэл, миний мөрөдөл бусдаас Сага студид шүү дээ. Gangster Service-тэй ч юм. Бусдаас зөөр, миний үг, миний ааш, миний зам төрх бусдаас зөөр, миний үе Тийм дэлгүүрээр цаашаа орж ирдэг шээ. What the fuck. Тэгвэл наадах гэж байгаа асуух хэрэгтэй. Десант шүү дээ. Десант ах шүү дээ. Амар залуухан. Бачар насар тооцож дурсан босон очи харавла бахаж гисэн туусан замаас шат ахин дэрвла Look at this computer. Энэ нөгөө баримтат кинонууд тэгээд Жэни хчиг онцлсон юм л юм байна л да. Дугаар нь байна л да. Сонсогдохгүй. Эхлээд тэгдээ. бахаж Эхлээд тэгтий гэж. Тэ сонсогдохгүй. Эхлээд тэгдээ. Намайг хайр нэг нэмэгдэн гараас мэд хөтлөө. Ната цаасуу галхыг гівэн амдсан чиг хөтлөө. Жэни олон жил MC рэпигээд туршлагацсан. Энэ бүгд нь цааш нь өөрийг нь юунд хүргэх, юунд хөтлөх гэдгийг мэдж байгаа. Тэгээд энийхээ төлөө ажиллаж байгаа. Надад тэр нь маш их таалагддаг. Одоо өөрийнх нь альбом, онцлогтой альбом гаргах цаг нь болчиход байгаа байхгүй. Компьютерээс ирж байгаа шоу байхгүй шүү дээ. Тий байхгүй. Кабель байх дуртай байгаа юм тий. Коммунизм задрангууд капиталист нийгмийн урсгал ороод ирэнгүүт тэр бүх юмыг маш хүчтэй хүлээж аваад тэр үед ч бүх юм Монгол улс ч бараг цагаан цаас байсан.
бүх юм юу ч хийсэн бүгд шинэ байдаг байсан. Тэгээд тэр донд л анх хипхопын хөрс тавигдж эхэлжсэн, бүжгээр эхэлжсэн. За ингээд манай харсан хамтгал Харсан надлаг бай. угаасаа тий 1992 онд бол тий анх бүжгийн хамтлагаар үүсээд тэгээд тэр үеийг гайхажсэн дөө юу нь гайхажсэн гэхээр одоо манай монголчууд эртээр үеэс л одоо Чингис хааны үеэс одоо дандаа уртын дуу тий ардын дуунууд байсан. Тэгээд бид тэр гинт одоо нэг өглөө дуу ороод ирэн ботлогдохгүй энэ ч одоо дуу юу мөн үү биш үү тий Сонсож байгаа шүү. Анх бол зөвхөн өглөө дуугаар хоёулахнаа дуулдаг гэсэн бол он жилүүдээр уртын дууч нэмээд ороод ирж байгаа. Тэгээд дахиад үжидэл нэг харьхаа хөмий орж ирэх. Гэтэ яг нэг хаард тийм хүнд мөнд байгаагүй л дээ. Ягаад гэвэл төхөн гэхээр манай Монголын ер нь дээр үеийн тийм дайралцаа дууч юм магтаал те төргийн хэллэгүүд ер нь тийм рэпүүдтэй ер нь ойролцоо одоо ингээл рэпүүдийн сүүл холбооно гэдэг чинь rhymes гэдэг тийм юунууд манай төргийн хэллэг зүйлцсэн үгсд бол дайралцаа дуу энэ бол бас төхөө байдаг. За ер нь Тийм амар шаач ба. Би сая амар дроплч ба. За ер нь дандаа л эрэгтэй рэпер гэдэг те. Би ер нь хамгийн анхны эмэгтэй рэпер олондоо гэж боддог байсан. Багтаа Ста манасын бүр ташааж. за ер нь дандаа л эрэгтэй рэпер гэдэг те. Би ер нь хамгийн анхны эмэгтэй рэпер олондоо гэж боддог байсан. Яг энэ цэцэг зочд бодол яг энд байгаа. Манайс цэцгийн урд уулздаг гэсэн. Энэ тэпигийн байр. Энэ тэнгисийн байрны урд дургуулгаж байна. Багтаа нэг ойролцоогоор нэг 4-5 дахь ангиас Манай сансар нэр царайлагч шүү. боб хөгжмөнд ер нь татгцсан. Анхандаа бол Даймбайн ирчлөө тэр үеийн олдскул хамтлагуудыг дуусан доо гэх юм бол 10 жил дахь ангийнхаа охинтой дуу хэлчихсэн. Сонгуулийн тухай 2000 оны сонгуулийн тухай. Сонс 2000 оны арчилсан нам цэггөө гэж сонссноо. 2000 оны арчилсан нам цэггөө гэж сонсож байсан уу? Энэрл хипхоп цагдаа гэдэг дуун дээр чиний ганц том юм чиний ам цэггөө чи бол 2000 оны арчилсан нам цэггөө 2000 онд арчилсан нам ардын нам арчилсан намыг 95% та шаасан байдаг гэтэл 98% ч үлээ шаасан байдаг гэсэн цөм шалгаж яасан гэсэн арчилсан нь хүмүүцэн. Ер нь бол Даймбанкийн дууны сургаалаар ер нь хүмүүцэн гэж хэлж байна. Амьдралын хүрд зогсолтгүй юм хэлцээр. Амьдралын хүрд өчүү хүч зогсолтгүй эргэлзээр. Амьдралын хүрд өчүү хүч зогсолтгүй эргэлзээр. Амьдрал өрөөсөө амьдрал өрөөл хэлсээр. Бидний амьдрал бөмбөрцөг маань халуун хүйтэн борхи батлаа бидээс хороо Фонт ямар амар харагдд юм бэ те. Үе энэ фонт ямар амар харагдд юм бэ. Ста. Упста. Бити болгоалаарай гоё. Би энэ фонтыг бол ста шаано. Энэ бол амар харагдаж байна. Oh my fucking god.
төвцч юм шиг. Чин MC Hammer, Vanilla Ice гэл тийм супер одууд яг өдрийн төвшөнд байсан бохоггүй сонсдог өдрийн насны үед. Тэндээс л эхэлж орж ирсэн. Монголд ер нь Вегийн анрыг хэлээд байгаа юм. ийм маягаар дуу хөгжим хийвэл яах бол гэдэг санаа төрсөн 96 оноос. Тийм дууны үг ингэж бичиж байгаа. Дараа нь Chonemy тэр дуунууд яг л тийм агуулгатайг нь олж мэдээ. Chonemy дуунд үгэн дээр дуу хийхэр болсон байхгүй. Хүнээс сонсоо байх гэж хүний өртөнд төрсөн юм биш хасаа бүхний дэвшдэг гэж хорвоод ирсэн юм биш. Суулган хэрэгтэй болоод бүхний орноос бүрдэж ирээгүй. Хулгайч хэрэгтэй болоод бүхний орноос баригдаж ирээгүй. Хүн хэрэгтэй болоод хүний дунд өөрөө ирсэн юм. Хүн хүнээ аалж, хүн хүнээ дээр. Хипхоп яагаад хүчтэй болсон бэ гэхээр тэр үеийн дэлхийн залуучууд угаасаа хипхопын давалгаанд ингээд автчихсан байхгүй юу? Ок. Манад ч гэсэн орж ирээд Сайн, тэр нь нөгөө нэг тэр хөгжмүүдээс одоо монголчуудын аран шинд хамгийн тохирсон ч юм уу. Тиймэрхүү нөхцөл байдлуудыг нөгөө нэг хамт авч орж ирсэн баг. Ингээл богино хугацаанд маш хүчтэй дарахсан. Гэж байна уу? Энэ бичиг энэ тэр дээдлэг А9-ний дээдлийн цартаг матдаг энэ гал мал. Ёо энд тийм амар гоё юм бэ. Ер нь хонхны дуу гэж дуу байдаг. Тэгээд одоо арчилсан Эйрфонтой. хамгийн том Тэрвээ дуу зохиох юм бол Юу хийгээд байна сая? Айгуу гоё хийцтэй кино байна. тэр дууг бол одоо зөвлөгөө өгдөг. Тэрвээ дуу Ганцандаа тамхиж ихэд байгаа юм шүү дээ. одоо над дээр ирдэг байсан. Би нэг хугацаанд тэр дууг тэр дууг бол одоо зөвлөгөө Sorry зогсоож байгаа дуучлаарай. Би үнэхээр яг ингэж имийг үздэг шүү. өгдөг. Тэр дуу зохиох юм бол одоо над дээр ирдэг Socialist Music Sensor гэнэ. байсан. Би нэг хугацаанд тэр Харжсэн дууг ах вэ? үзэж баталдаг байсан ба. Тэ Socialist тийм одоо энэ дуу хүмүүст хүргэн, энэ дуу хүмүүс сонсохгүй, сонсгоно гэдгийг баталдаг. Яа, сенсорист гэхэр тийм биш үү? Тэнд шүүгээд энэ киног хүмүүст үзүүлэн киног хүмүүст битүү үзүүл гэдэг. Дэм зүгээр юм явдаг соёлын яам биш үү? Тэрвээ дуу зохиох юм бол одоо над дээр ирдэг байсан. Би нэг хугацаанд тэр дууг үзэж баталдаг байсан ба. Урлагийн цагдаа. За энэ хүн шиг л legendary болмоор юм биш үү те. Гэтэ миний Монголоос legend role model гэвэл нөгөө хитийн давка ах байдаг л да. Ялцчихгүй. Гэтэ энэ ахын талаар зөндөө өмнө харж ирсэн яг юу гэдгийг зэж мэдж байгаагүй юм байна. Баярлаа. Чингүнэ. Ардсан хувьсгал тэр хөдөлгөөн хувьсгал төлөвлөгөө гэдэг чинь тэр шалгахын эсрэг байж явах чи бид тэрний шалгана гэж явахгүй шүү дээ. Нэг намын систем бол дараа устсан шүү дээ. Ерөөс нэг өдөр 10 нас хүртлээр ер нь социализмын үед байсан. Тэгээд 10 наснаас хойш Монголд ардчилал гараад тэр үед яг нөгөө Монголын өлсгөлөнгийн үе эхэлчихсэн тийм картын систем үед айл болгон хоёр талхал авдаг. Тэгэл талхандаа бол нэг бараг нэг 2-3 цаг очирч талхаа авдаг юм уу байсан. Манайх ерөөсөө одоо ч гэсэн саява социализм гэсэн дандаа саява. Манайх сайн юм хууж явахгүй аль муу юм ацардаг залуучууд. Яваад аль гоё юмнаас соёлоос нь авахгүй аль муу юм ацаар тараадаг. Гэхдээ Энэ шууд яг тэр үеийн юу биш те. Одоо зас ус дуусах чинь. дэндүү баруун талыг баруун талыг бас дэндүү хуулж ус болохгүй. Тэг яг социалист нийгэмд одоо амьдрсан хүний Жинийг их чинь сайконтой хамтралгаа. Тэгээ энэ хүн бол яг хоёр шал өөр хоёр ертөнц хоёр өөр нийгэм байгаа хэвээр. Социалист нийгэм түн болсон юм чинь хамаагүй шийдэж болохгүй ингэж болохгүй дандаа буруугийн авчирна. Энд чинь ийм юм байх ёстой ёсгүй гэдэг юм. Тэ? Энд чинь
Тэр систем нь тийм байсан юм чинь. Тэгэхэд энд болонгод охин хипхоп клик гэж байгаа байхгүй. Энэ бол амар контрастыг гоё харуулсан юм. Аль гоё юмнаас нь соёлоос нь авахгүй, аль муу юм нацаас тараадаг. Гэхдээ дэндүү баруун талыг баруун талыг бас дэндүү хуулж бас болохгүй. Тэг өөр Монголд үдс өөр тэр куб мөвч бас нэг өөр янзтай. Тийм өөрийнхөө үндсийг яхан бодоол тэгсэн байхад бол Яг аль дэндүү баруун талыг хараад одоо хайшаа шийдэх дийлэнхөө гаргаад ийм юм шиг. тийм чи бас одоо үндэсний аюулгүй байдал гэдэг юм бас яригдж болж байгаа байхгүй. Чи ярьж байгаа өнцгөөс. Гэхдээ ийм лимитэд нөгөө талд бол Тийм бол оромгүй. яа чи яадаг. Үгэлж дөнгөж эхэлж юм гэсэн юм шиг. Нөө Франц Монгол нэг За энийг хаана гэдгийг хэлэх. Энийг хаана гэдгийг хэлчих. Энэ байгаа юу? Энэ байхгүй болцоох тий. Амар төцөөгөө өстэй энэ хөөе. Байхгүй болцоох л та. Чи хар орон тий. Би буруу санаад нөө хар орон цахын замын нөгөө талд мөн бистэй. Нэгийн тэнд нэг 10-ын аггүй 10-аас дахиад цааш яваад хар орон л гэж орж. Тийм нэгдүгээр орлоо. Тийм нэгдүгээр орлоо яас. Тэгээ нэгдүгээр орлож хар орон бистэй хар орон цах. Үгүй юу? нөө Франц Монгол нэг хипхоп болон үндэсний хөгжмийн хослсон юм 2 жилийн удаа фестивал болд юм байл Хосайс гэдэг. Тэгээ түрүү жил би UB Balls-тэй энэ фестивалийн өмнөх өдөр нь яасан. Очоод ангийнхаа таа зүгээр сонирхсан байхгүй юу? Тэнд оролцоогүй Хосайс. Тэгэл яасан ч энэ Франц рэпрүүдтэй чи зүгээр ингээд рэп хийж өцгөөгээд тэгэхээр тэр үед чинь би чинь 5 сартай байсан. Тэгэл UB Balls-ын тайзны ард зүгээр тэмхүрсэг зүгээр рэп Ce rap comme prestige, ces vertiges. Moi comme un but de sommeil, le temps se fige. Qui suis-je? Rien de chronique, un type laconique. Un bibet de nice, cool G, fille de agonie. Акапелла шатж штэ. Миний дуунууд бол дандаа нийгмийн одоо шөмжлөх ёстой юмнуудыг би өөрийнхөө амьдрал дээр яг миний нүдэнд миний амьдралд юу тохиолдсон бэ? Тэрийг л дуулахад энэ бол хипхоп гэж боддог. Би Монголд айгүй өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Бүх юм гоё байгаа гэж ирсэн. Тэгээд Улаанбаатар хот бол уур амьсгал тэр хүмүүсийн атмосфер нь маш өөр болсон байсан. Айгүй хүндээ бүх хүмүүс баян ядуу ялгаж харьцдаг болсон байсан. Миний 5 жилийн өмнө байсан Улаанбаатарт шал өөр болсон байсан. Хүмүүс яг миний үеийн залуучууд бүгдээрээ одоо тийм сайд болох, яамд орох, тэрний бизнесийг хийх, тийм шахааны бизнес тэгж хийх дандаа ийм тал дээр дахин илүү хөгжсөн. Би энийг мэдрээд Тэнгүүд өөрөө за. Улс төр бол ядуу орн хамгийн сайн бизнес байдаг. Тэгээд яг би өөрөө энэ талаар илүү шүүмжлэлтэй хандж чадвал өөрчлөх боломж байгаа гэж бодож байна. Их орныхоо тухай. Тэг күзээ бол MC. Үнэхээр MC. Энэхүү дуу болж байна. Дээгүүрээ ирэх мэдэл албан тушаал тэд тохиролцоо. Доогуура ард түмэн бүхэнд нь бослогдон тохиролцоо. Алтан хараа цагигдан ард түмний хайртай хүү байсан чинь ардын хувьсалд намтай нэгдэн аль биесны урагш болсон. Цаг үеэ дагаа төрийн Яасан гэнэ? Сая юу гэсэн бэ? бослогдон тохиролцоо. Алтан хараа цагигдан ард түмний хайртай хүү байсан чинь ардын хувьсалд намтай нэгдэн аль биесны урагш Арчлаа алтай хараац. болсон. Цаг үеэ дагаа төрийн ерхэн байсан хүмүүс. Манай хүүхэд байна штэ. Нэг ч ойлгохгүй. Би Feels weird man. Why? гэрт нь цоожлоод энэ мөн хөх өгч нөхчөө явчихна. Тэгээ тоглолтонд явчихна.
Өглөө яваал ороо ирэх нэг ч уйлдаг. Айгуу сайн хөхт байсан. Нэг дөрөөс уйлдаг. Ганц энэ хоргоо хөх. 7 оноос хүртэл. 7 оноос хүртэл ингэ. Яг 7-оос хүртэл. Миний ээж шиг хамгийн татны маань хүн. Тэр эмээ маань болохоор ардын дуучин. Одоо хүртэл дуугаараа олон улсын фестивальд, Азийн фестивальд оролцоод явж байгаа. Тэгээд дуулж өгөхөд үнэхээр хамт 아리션 진에 보증 위드호 습스레 보릇 해지게 울던 진에 삼승 위대호 Нөхцөл дуулчих юм байна. Туйлч нэрвч мөхтөрч баяр магна гэдэг youtube.com харагдахгүй байгаа хаа гэнэ үү? What? хүн байна. Одоо 53 настай. Үлгэр туйл гэдэг байна ердөө. Монголын ардын аман зохиол Монголын уран зохиолын хамгийн шигшмэл сонгодог болсон төрлүүд л дээ. Тэгээ нэгэсний сайн сайхан юмыг төсвөрлөн ургуулсан тийм эртний ард түмэн маань тэгж ирсэн, зохиож ирсэн. Антинга бүхнэн тэтгэсэн харруун ивэт нуттагада отхон тэнгэр хайрхан ата онгон тэннэн өлөгидэ оршин тотно хэмтэни ха онсын ада хэн нуттагвэлээ ардын бас Монголын зан үйлчлэгийг уламжлалт зан үйлчлэгийг холбоотой Монгол ёс заншилтай. Ялангуяа туйлын ухтар өвлийн сар тайлдаг юм. Тэгээд тэр зөөлөн цагаан туйлыг хайлдаг байсан. Тэгвэл дараагийн жил нь бол тэр сайхан өвс ногоо сайхан ургасан, сүргэн малн тарган, сүүс айл аривнтай. Тэгээд бүх ол зашиг аривнтай тийм ээ. Дийлдэхий сайхан дийлгэнсэн даяар олноороо жаргасан сайхан жил болдго юм аа гэж. Хөөе байж. Амар юм байц чи наач хөгжим хийгээд чи сая. What the fuck? Харин тий what the fuck? Харин би сая юм биччихсэн яг сонсож ажиллаа. Este BPM. Там. Окей. Мод яг ингэж болдог шүү дээ. Час гэх. Oh my god. Oh my god.
the fuck's going on? Яа. Юу ч ёо, хараал ханы материал. Бүр зүгээр яг oh my god, who made this? Ямар амар шаач басаа идэгтэй. Oh my god. Жинхэнэ өрж үзүүллээ шүү дээ. Арна beat tag нь уу эсвэл MC нь орж ийн үү? Улаан яа. Гурван армаар удаа гарч ирдэг амар. Гайса. Ер нь бол яа сайттай гой шат юм байна. Тэгэхээр бас та яг ингээд юм хийх хүслийг өдөөд штэ sense. Inspired as fuck man. Автобусаар явах дуртай гэж яг дуртай ч яах вэ? Ерөнхийдөө ихэнхдээ автобусаар явдаг л да. Яагад гэвэл нэгт болохоор мөнгө нь тэмнэлтэй, хоёрт гэвэл автобусанд цогт олон хүмүүс байдаг. Олон төрлийн характертай олон хүмүүс байдаг. Цогоор хараад явж байгаа хүртэл ингээл Монголын амьдрал тэр чигтэл юу н харагддаг шүү дээ. Тэгээд тэр дундаас ч гэсэн дууны сэдв санаанд орж ирдэг. Ер нь тэгээд өөрөө жинхэнэ амьдралын тухайд болдог болохоор тэр жинхэнэ амьдрал дундаа өөрөө их орж явах хэрэгтэй л да. За өөрийнхөө дүүнэр болох SM гэдэг хамтгийн студид руу явж байна. Бид нар нэг шинэ дуу хийж байгаа гэсэн одоо ямар дуу хийж байгаа. This man guys, street man guys. This is Team Records. Заач. Бид нар нэг шинэ This man guys, street man guys. This is Team Records. Мэх цахгүй. Streetman-аас штэ. Мөнгөг пстамн. Өмдөөтэй гिचим энэ бол дарамт өмсдөө. Ха? Энэ бол зөвхөн чамс төшт. Мөнгөг пстамн. Өмдөөтэй гिचим энэ бол дарамт гэдэг. Зааж би энд нэг юм. Тэгээ надад итгэдэг олон дүүнер байдаг л да, рэп хийдэг. Тэд нар намайг сонсох туртай ер нь тэгээд анх надаас ингээд дэмжлэг авах хүсдэг сэтгэл санаа нь ч юм уу эсвэл гэтээ би зөвлөдөг ч гэсэн ямар нэгэн өөрийн бодлоо тул Ажлаас ч хаалаа шүү. Мөнгөг пстамн өмдөө талгич юм энэ бол дарамт тийштэй өстэй ингэж эхэлдэг шүү. Пстамн ал ер нь тэгээд анх надаас ингээд дэмжлэг авах хүсдэг сэтгэл санаа нь ч юм уу эсвэл гэтээ би зөвлөдөг ч гэсэн ямар нэгэн өөрийн бодлоо тулгахгүй өөрийнхөө
дургуун юм гэх юм уу. За одоо наатаха битгий одоо энэ сэдвээр явчих юм гээ яг тэгдэггүй. Энэ ихний вершн шүү дээ. Алж ажил сална шүү гэдэг юм шүү дээ. Oh my god. Ер нь өөртөө нэг чөлөөтэй яг ер нь зөв чиглүүлэхийг Жэний их стритмент гайднес өгч байна. боддог дээ бас дэмждэг. Заавал тэр чинь дараа нь юугаар мастеринг дээр ингэж хүчээр ингэж салгаж малгаж Өвжий бол өвжил юм байна те. Үнэхээр чадваргүй шинж шүү дээ. Ойлголох. Тийм хэлэхгүй юм. Ер нь бол гоё байна. Ерөнхийдөө бол годомжны тухай. Араас алах багаж гартаа атгаж яваа хүн хор хөнөөлцө чагнаж явсан дээр нуруунаас хатгуус магад бууруугаасаа буюу даагнаас биш өөрийн даруураасаа хөлөөс гадуур амьдрах боломж байгаа нөөцтэй бүлэг зарим хийх уурсыг өдөрдөх годомжинд болдог гэмт хэргийн талаар. Одоо хүчингийн хэрэг, фермийн хэрэг тэгээд ингээд одоо бүлэг бүлгээрээ ингээд практиклаа явдаг ингээд дээрэм хийдэг хүмүүсийн талаар. Улаанбаатарын гэр орооллоор бол маш их гүргүүлэн дээрэмдэх тогтолцоо мэдээ чамж ашиггүй тохиролцоо эц зөвшөөрөл байцаалтанд дуудагдана хохирогчоор. Гэр дистрикт. Яа гоё харагдтыг. Гэр дистрикт. Түгэл гатсан юм ба. Ард кикер үзээрэй. Бро. Мань юу YouTube юу үзэхгүй. Юу нэг ихтэй. Хоёр ихчтэй. Аав ээж хоёртойгоо амьдэрдэг. Манай гэр бүлийнх юм бол зүгээр нэг юу хувьдаа тийм машин янзлдаг л сайхан юм их бол өнөө 100 мөн болох тэр амар гоё идэв шүү дээ. Тэгээ өвлөн хот дээр жоо хутаатай болчихдог байхгүй. Тэгвэл 100 нь бол цэвэр агаартай гоё. Яг л Америкаар бол гангстер газар л яг л нэг. Тэглэг гэрийн нойр өвчтөйг гоё туртай юм хийж болно. Тэгээ сакс тоглоо. Өөртөө тэгээд нэг шийдэн дээр очиод тэгээд тэнцэнэ баатал хийгээл худаг тэр цуглдیں۔ Угаасаа яг нэг шуудамжиндаа тэгээд хөгжим дээр бааталт бол нэг тиймэрхүү л. Цагаан амтрах боломж байна. Иргэсвлэр богдож байна. Үнийг хэлхээс айж байна. Би айж байна. Хүн чанараа гэж байна. Хүнээ байж байна. Хүний наймаа хөгжиж байна. Охид хүүхдүүд алга болж байна. Муу оронд хооронд төрсэн нийгмээс батал үгээ хийлнэ. Хин нэгний тооронд орсон тархинд дүнний гэлэр хийлнэ. Нударгаар бас ухаанаар хослуулна тулалд нь хударгаар бус шударгаар бүгдийг нь дарлана. Хулгай хийж булгай хэрэглэж урлаг гутаахгүй. Худлаа шааж тултаа бааж бусдаас нуугдахгүй. Хасаагүй байх төрж онцонтой өсөн зөөж дэсоогоо даатаа мөчөж хүлээж Жэнийх хөөх юм аа. Ахасаа хэдэн нусаа даатасан баантнасаа ингэж н хайрнасаа баалж н бэтэтсаа. Бахаар энэ Гон шиг гэдэг жоо. Ибидэ корхидо мохтимэн ахтмын ятурлын дэгдэл тачгэндлэг хүсээгүй тэсээгүй гүрээгүй зарлаа бүтэсэн мөргөө авлаггүй айгүй. Зэрэгтэй шаад. Ийггүй юм ихэд аван тий. Тэгнийж бодож байгаа. Ийггүй их гэдэг шаач. Ёо гошоод бэ. Наавтоо дахиад нэг яваа би суралцсан. Сайтгтээ зүгээр л Загалмаас эцэг нь болохоор даймбаа их эрхчлөө хуучны олд скул гараа. Хүсээгүй тэсээгүй гүрээгүй зарлаа бүтэсэн мөргөө авлаггүй. Гэтэл цааш нь үгээр мартчих. Жэний гिचл угаасаа Монголын хатан хаан штэ. Монголын хипхоп юм. Хаан болжи. Хаан болжи энэ тэргэлэх гэдэг гэдэг. Жэний тэрэг. Окей.
I'm not the king. I'm a болчих гэдэг л. Slave. I'm a slave. Би хот биш. Би хот биш. Би Монгол хот биш. Намайг буугаар байгаа юм уу тата байна гэдэг нь хамгийн гол. Хэрвээ биш бол Арктикийн сармагч мэд хэцүү байх байдгүй Африкийн пингвин. Хараад эцэхээр орноо магтан шалрууд галзуурна. Та байгаа мэдгүй Холливуд гэж андуурна. Хажим станарын ихтэй хачиг босонгүй захаач тарсан тэр муу байна. Хошин царайч хуцаа. Төрөг үлдээ. Энд 95 оноос шүү. 14 жилээ. Энд өссөн. Надаа энд байгаа бүх зүйл бүхэн дотно байдаг. Энд бүгдээрээ намайг тань. Энэ бүгдийг би тань. Толгойд бол миний доош. Би толгойтын дошиндоо дуртай. Энэ клипэн дээр extract C-Walk шатдаг. Тийм үү? Nice. That dog's name Nasir, you know. Nasir Jones, you know. Nice. Pop юу гэдэг хүний Ах зүгээр нохондоо дээр хэцэгдэж. үгүй үзэл бод Үеэл нэм үү те. Окей. илэрхийлэхтэй тэр зэвсэг гэдэг нь эдгээр надад маш их таалагдсан. Тэгээ бас одоо хүмүүсийг одоо зааж сургасан те. Одоо ийм бол ингэ шүү, тийм бол тэгдэг шүү гэсэн нэг тиймэрхүү дуунууд бас зөндөө тийм тиймэрхүү дуунууд болдог та. My room. That's my room. I sleep here. Одоо үедээ шууд яаж мэрээд гоё нөө. Хийж рэп хийж байгаагүй. Энэ бол хүүцлүүдлээ илэрхийлэх миний зэвсэг. Бөгөөд ирээдүйн хоочтой хүүхдүүдэд одоо бидний дараачийн үед үлдээх тийм сургамж багхгүй. Бид нэр одоо юу гэдэг дараагийнхаа үеийг хүмүүжүүлж байгаа. Мод төлөйг хахлан мусаа уун гэдэг. Нэг лүдр болгон л тэрийг хийсэн тэгээд. Тэр нь бол тэр биднэрт бараг л хэрэгтэй дөө багасаа тэгээд ингээд юм хийгээд. Хүүхдүүдээс гэр орол хүүхдүүд нь арай л тийм юм давэстэй шүү дээ. Би анх нэг ажлынхаа залуутай ярьж хаад бид нар ингээд уух ус юм уугаах усныхаа төлөө ингээд half mile эсвэл заримдаа бүтэн mile ингэж усны ботлын үүдийн каниструудаа юмнууд аваад тэгээ гэртээ ирээ тэр ус ашигладаг гэсэн чинь ингээд итгэхгүй байх шиг. Энэ ингээд карантаас гойждаг юм ингээд тэрийг авахын төлөө ингээд ингэж явдаг байсан юм гэж. Гурван жилийн өмнө тэгээд найз нартайгаа нэтэд сонсчихсон. Яг бэлдэх хос нь болох тэр 3 жилийн өмнө нэг инструментал юун дээр бөөнөр өөр хамтлагийн дуу дууж үзээ тэгээл яг за дуулъя гээл. Пop яг үннийг хэлдэг үгээрээ дуугаар үннийг илэрхийлж гаргадаг. Миний Монгол урдаа сим ядуу зүстэй байгаагүй магад одоо жаалтаа оршин буухад бийж нэг дэвшээ нэг чир хідээ одоо би дүүрлээ бахан дуртай чон айдэл би бисээ мөлцөөр зөндөө дуугийн сонсч байсан гоё л болдог. Тэгээ гоё үнэн 7 сарын 1-ний Ста бүүмэт дөрвөн зөв юм болоо. Би бадрал гэсэн яг сайн мэдэхгүй л байгаа тань. Гарч ирэх юм болоо гэж төлөвлөгөө зээч идрээ. Зөндөө дуугийн сонсч байсан. Энэ болохоор зүгээр юм fan boy юу юм болов? Өнцөг юм болов? Young generation-ыг бас харуулад байна шүү дээ, тий. Одоо сая бол Queen-ийг нь харуулсан, залуу артистуудыг харуулсан, King-ийг нь ерөөхдөө харуулад одоо ингээд Young generation-ыг нь харуулж байгаа юм болов, тий. Гоё л болдог.
Тэгээ гоё үнэн 7 сарын 1-ний тухай квизэж ийдрээ. Гэтэ Монголд бол ядууд л арах. Сайн текст next амар гоё ш кат мат. Орших миний Монгол Адгаар гидэж хүчтэй удас байсан Атнаар доо яндор миний Монгол Эндин динжигнэх гэж хүмүүс Одоо энэ улс төрийн өнөөгийн амьдрал жоохон хэл ахвал болчихвол бас тийч яах. Хэл ахвалтай гэсэн хөрхи бидний Монгол хатууд ачиг амьдралаас хөрхи бицэн хүүхдүүд хүний өвтөй хөөлж хэрэгцсэн хөрхи бидний амьдрал хүний ер нь аригталтаа зогсоогоод тэгээд гадаад руу гарч ажил хийхгүй тэгээд Монголдо байх. Oh my god зүгээр яг адилхан нийгэм байж идэх шастай одоо хүртэл яг адилхан нийгэм байж идэх яг хэвээрээ байж идэх шас. Тэмхүүл Дулуутуг минь сонсож дургуц бит хизээлж тань бидний галгаж Энэ ямар гоё шатлээ. Thank you. Зөвхөн артуудын олох болсон эмэгтэйчүүдэнэ гинэмэг замраагүй нийгэм түмбүүрэл дэрэг тэгж гэн гэвч үнэндээ нүхэндээ гिचэлхэд үнэний хувь ба яг амьдрын биж байгаа зүйлтэн түлэн баг бүхүүлөөхөд арчин нөхөр эмэ ботсон саатан төрөл хүний үрийг хайрсан гэж чалин авцуучаад одон хөгөөд цагта жаахан охин байсансан бүхлааран өхөрдөөд цан ирэхээр томрох тусам төршиг саатан төрөөд аль гэрийг авчаава өртөд голсон эзэгт алдаж жон Ой гиснес нэрээ subscribe хийгээгүй ч гэсэн комент бичиж болж байгаа юм манайхан. Тэрийг нэг чеклээрээ манайхаа. Subscribe хийгээгүй хүмүүс мөн бас нэг комент бичээд оролцоотой байвал яг албагүй л дээ. Тэгтээ харсан чинь тэр тохирхон яг унтраастай л байна л да. Тэгтээ. За болж байгаа юм байна. За окей. Жандар лохлож өдөр болон эзэгтэй түүний зүрхийн нэгнээс халамжсээр бүрэмзэгтэй дөртөг зовлон толгой улгуудах ирж зоригтой санчиг дааган өснө буурлан гэвч түүний насан залуу цагтуутам дэд өвшанал цусанаас ин царан дарвуу өрхөөхөд өнөөдрийн ганц талх нь мөнгө нүх хүрэлцэл дүр засаг түүний төлөө бүхнээ хийсэн гэж гүрэлцэл Хүүе ямар амар юм бэ зүгээр юм юу ч болоогүй юм шиг өгөлж шүү Тэ зүгээр хүүхдээ үрдэрээс сулгачаад нөлөмж идэг. Энэ бүр ямар амар юм. Харин гэж чалин авцуучаад одон хөгөөд цагта жаахан охин байсансан бүхлааран өхөрдөөд цан ирэхээр томрох тусам төршиг саатан цөөрөөд аль гэрийг авчаава өртөд голсон эзэгт алдаж жон жандар лохлуулж өдөр болгон эзэгт түүний зүрхийн нэгнээс халамжсээр бүрэмзэгтэй дөртөг зовлон толгой улгуудах ирж зоригтой санчиг дааган өснө буурлан гэвч түүний насан залуу цагтуутам дэд өвшанал цусанаас ин царан дарвуу өрхөөхөд өнөөдрийн ганц талх нь мөнгө нүх дүр засаг түүний төлөө бүхнээ хийсэн гэж гүрэлцэл. Ямар амар юм бэ? Эхний бадаг дээр нь болохоор ерөнхийдөө ийм амьдрал нь тогтцсон, нас тогтцсон. Хүүхдтэй те нөхөр нь нэг арх уудаг мод ч юм уу задаал гэр мөрөөс хөөрцөн ч юм. Storytelling. Тэгээд тэдний төлөө болохоор төр засаг айгүй хэм хийж байгаа гэж ярьдаг болооч ясам дээр зүгээр нэг сар болгоно нэг тэтгэмж тэр мөнгө өгдөг. Тэр нь бол яг амьдрал дээр бол юу ч болдгоо. Хар ухаанаараа л миний бодлоор одоогийн репродюс докюментари кино хийх үү? Оппозит сонирхолтой байх болов гэж үздэг би. Гоё амтлаг гэж байгаа хоорондоо салаад буцаж нийлж мэлээд юм драматик штэ одоо юутай штэ юм нюанстай байх боломжтой. Оппозит амтлагаар ивэл гоё болох байх. Тэр юмхтэй ингээ хүүхдээ өсгөө тийм утгатай нэг дээр тэгдэг байхгүй. Бахлаг нэраад церемонтой тавталаас илүү насан тавьсан шалга өндөр тутаалгцсан ажлаа хийж өгч чадна. Учир нь өндөр цайлаг залуу гойлог сайхан байх хэвээр утраа тэргүй ганцхан дуугаач сүл цэвэрлэж хийхээсээ одоор нөхөрд гараад тустаа гарцсан. Хоёр ангитай кино байвал гоё юм байна. Тэгээд нэг бяцхан хүүтэй
Тэнийг тийм гэр бүл байна да. Тэгээ манай хүн бол ер нь их халамжтай, хайртай намайг өөрөө бол тийм урлагаас хол хүндээ хүн тэгсэн ч гэсэн намайг ойлгож намайг ингээд дэмжиж ар гэрийн байдлыг зохицуулж авч чаддаг гэж би боддог хувьдаа. Өмнөх дараагаас гадна одоо эхний анги дээр оппозит бүрдээд тэгээд болд молцтой ингээ шоу гэж яваад квизгийн тэмцээнд ороод ингэж явж ирсэн аа. Муудалцаад дуусангуудаа хоёр тийшээ хараад өгсөнгуудаа хоёр өөр карьер явж байгаа штэ. Тэр нь тусдаа хоёр талд харуул гоё юм болов гэж үздэг. Ганцлагын албаар гаргасан альбом, punk and rap-тэй хийсэн химтэй ишээ явж байгаа штэ. Тэнгүүд инэрл сериожтой тэгээд арай өөр зам ингэ явж байгаа. Тэр хоёр нь ишээ ингэж яваад тэгээд заавал 3 дахь анги хийх шаардлагагүй зүгээр яг тэгж харуулвал тусдаа ямар стори туулсан бэ гэдгийг харуул сонирхолтой юм санагдав. Имэгээ маань ингээд дуулж байгаа арга барил бас надад нөлөөсөн гэж бас бодд. Сонсгол мэдээ. Стопор бол гарах нь тодорхой хөө. Намайг маш их дэмждэг. Ихэнх одоо ингээд хипхоп урлыг сонирхдаг, рэп дуулдаг хүмүүсийг хараад хатаандаа гэрийнх нь эсэргүүцдэг тийм хүнд байдал юм аа. Манай юм бол надад дэмждэг учраас би чөлөөтэй юм аа. Урлагийн хүн шүү дээ. Тийм ээ. Ямар хөрх юм бэ? Гинжингийнх ч гэсэн гарна, айстопих ч гэсэн гарна. Яг айстопих хамгийн хэцүү нь байх болов олон хүчтэй харизманууд дэн жүжигчдийг олно гэдэг. Тэгэхээр залуу жүжигч юм байж таарна те. Яг надад нэг ийм санаа байдаг. Хинний ч докюментари биш. Гэхдээ Монголын хипхопын докюментари ингээд яг нэг цаг үеийг ингээд сонгож аваад одоо Golden Era ч юм уу тэр Rocket Waves, G1 Kish, CCP-гийн эраг аваад тэгээ тэр үед хипхоп хийх гэж оролцож байгаа нэг хүүхэд ч юм уу эсвэл арай нэг жоохон дүү тэр хүний амьдралаар тэр хүний харах өнцгөр тэр хүний амьдралаар бусад одоо Монголын хипхоп яаж харагдаж чинь юу болж чинь гэдгийг одоо observer маягаар ингэж үзүүлээд нэг юм fictional дүр байгаа киноны яг дүр. Тэгээд тэрний дүрээр тэр дүр тэгэж одоо тэр нэг цаг үеэр ингэж аялж юу болж байгааг ингэж харуулвал сонирхолтой юм шиг санагддаг. Заавал нөгөө нэг хүний докюментари болсон үйл явдал нь баригдаад байхгүй ингээд зохиол дундуур хэсэг чинь гэсэн үг байна. Бус хассан үзэгсэлт байгаль дөрөн үлэрлээжсэн эртэр цагуурн сайхан байлг бүхэн доороос ундрахыг буулагтайгаа миний хорон Монгол ус гэж багтан дуулмаар гэвч баян дуугийн загэл дээрээс лалаагүй бэкбэтгара тамбахгүй баригт согтуурнад гавтарта хүч Монгол алхин живэт хөлөө алахгүй бүдэж байхад хүн ардаа бидний баялагийг шимжлэн шул тарихын хасаагүй байлга түлжиж ус орон нисэн зүлжиж дэрсогон доохоо мүлжиж хөдөл мөрлөлгүйгээр хүлжиж даатгасан хідэн нусаа дааталсан баанд насаа ингэж хайрн насаа балалчин байлаа засаа их заахгүй ирээ цэрэ гэж жалга болж өнө цагт энэ байдал гимтэрэгтний үлгэн нутаг болох гарц хүн хүнээс айдаг болж хинхнийг хаалх юм бэ хитгэн цөөхөр шүү дээ бид чинь хэдий бололдог юм бэ. Тэм үнэхээр хэлэх үг нь дуусахгүй байна те. Үнэхээр wise байна те. Францаас мэйлэрс аахгүй юу? Францтэй энэ Хосайс фестивал дараа жил Францд болно. Тэгээд ингээд Монголоос хэдэн тийм хамтлагч авч авчаа. Хосайс. Энэ одоо нэг явах план аялан тавуулахын хотод 15 концерт ерөнхийдөө байна. Бус нь бэлтгэл ажил бас Француудад шинэ үеийн рэперүүдэд бас тийм Монголын рэпийн талаар сургалт зохион байгуулж байна.
ийм гоё мэдээ байгаа. Монгол рэпийг заахгүй явж байдаг шээ. Тэгээд үндэсний хөгжимтэй хипхоп тонууд бол баг байхгүй. Яг тэгвэл би Монгол хүн чинь бид нэр өөрсдөө байгаа илүү зүйлээ ашиглах нь тэгээд давуу тал магадгүй бусад тонуудаас ялгарах давуу тал болох. Хоёр тагт явж та нар өөрсдөө шууд орж ирээд. Өөрөө юу ч холихгүй л байна. Жон амтлаг. Хоёр тагт явж та нар өөрсдөө шууд орж ирээд. Энэ бөмбөрч Жонгийн бөмбөрч яах манай хажуу талын орцонд байдаг гэсэн шүү дээ. Нисгэд байдаг хад. Нисг рүү нүцэн тэнд амьддаг хад. Юу ч холихгүй л байна. Өдөө яг би ч 2001 оноос хипхопд оролцоо болсон шүү дээ. Гэхдээ би нэг ингээд бүх мэдээллийг аваад байжсэн. Би цаг ингээд бүх юмыг сайхан болгоод эргээд би хипхоп хийнэ. Тэгээд би хамгийн авьяастай хамгийн чадварлаг өөрийнхөө багийг бүрдүүлээд явна. Тэгээд тэрний нэг нь бол Jenny. Би Jenny-д амлсан байхгүй юу? Jenny би чамайг альбом бүх юуны чи хийн чи харин энд итгэжээ байдаг. Нэгтэн яг ингээд сая хэсэг хэдэн жил ер нь ингээд жинхэнэ рил юм ингээд алдагдсан рил хипхоп тэг гэл коммершлууд ингээд гарч ирж ерөнхийдөө ингээд Даймбанк гэдэг хамтлаг уран бүтээлээ хийхгүй болоод олон жил болсон ч гэсэн хүмүүст айгүй их өгүүлэгдэжсэн. Надад ч гэсэн. Тэрнээс гадна бас нөгөө карьер хөөхд эмэгтэй хүний асуудал гэдэг айгүй хэцүү те нөгөө хүүхэд төрүүлэх ёстой, гэр бүл байх ёстой гэдэг ингээд орхигддог. Jenny хичээн карьерийг бас харангууд бас тэгж анзаарч байгаа байхгүй те. Одоо ингээд эмэгтэй хүн карьерийг орхиод нэг family life-ыг at least 5-3 жил ч юм уу сонгох шаардлагатай болдог. Тэр нь бүр ингээд байглаасаа өгөгдсөн өгдөл байгаад байдаг. Тэгэхдээ нийгэм дээрээ урлагтаа ийм чухал хүн байгаад байдаг. Тийм тэр конфликт айгуу гоё эвтэйг харуулчлаа гэж бодож байна. Би дахин хипхоп руу буцаж орж байгаа. Тэгээд зарим нэг хийх шаардлагатай ажлууд гарч ирсэн. Тийм болохоор залуучуудаа дэмжиж шинэ студ байгуулсан байгаа. Хамгийн энгийнээр хийс одоо энэ доторгоо эсгий эндээс дуу алахгүй гаднаас дуу авахгүй. Энэ тэгтээ яг Монгол гэрт байгаа юм шиг дуу аваа цүрэ бий болгодог. Эндээс микрофонод зооцсон. Тэнгэрийн дуу. Wow. Beautiful. Би бөөмөрлөж шүтдэг би бөөмөрлөж үнэн гэж итгэдэг. Энэ сахиусахгүй хамгаалт өвгдээцийн өгсөн зүйлтэй. Энэ хамгаалт бол одоо энэ хонхон ингэж дуурна штэ. Хонхон ингэж дуурах тоолондоо эргэн тойрон байгаа муу зүйлийг зайлуулж яддаг.
Ер нь K-pop гэдэг бол яг одоо нэгэн урлаг. Тэдний боож байгаа зан үйл хөдөлгөөн хариалт энэ бүгдтэй их адилхан. Саунд, хайдлын саунд дизайнаас шал өөр болж байна. Яг гэвэл одоо Америкэн дээр одоо харууд гэж ярьдаг тэрүүдийн одоо бөөнөр бол одоо нэлийн хөдөлгөөний хувьд их хурдан хөдөлгөөнтэй дандаа тийм амьтдын хөдөлгөөнд орох чадвар өндөр байдаг. K-pop бол нэг заримдаа сарамчиндуулж байгаа юм шиг заримдаа одоо ингээд өсчиж ингэж хийдгээрээ бол энэ бол асар их тусдам. За энэ хэсэг л яхаа заавал ингэж холбох гээд бүр яг чичирсэн хэсэг байна те. Чи би сая нөгөө энийг үнсдэг залуу хэлсэн. Бас тэнгэрийн орн руу явсан байлаа. Залуучууд бол тэр хуучны мэдхээ байсан. Монголын ардын аман зохиол тэгээ энэ чин дандаа зан үйлтэйгээ хамт хийсэн байдаг болохоор одоо бол телевизээс ихлээр одоо юу хичнээн сууг гарч байна гэн үзэж харах юм зөндөө болчихсон интернетээс ихлээр. Монголын 2 сая хүний хагас нь Улаанбаатарт байж байна. Тэд нар чинь хотод төвлөрөх тусмаа нүүдэлтийн соёлд байхгүй. Тэгэхээр бол яг хөгжиж дэвшин сууршин гэж нь сайхан хэрэг л дээ. Яг үндснийхэн соёл болтой бас гээгдэж байхгүй ч хэрэг байхгүй. Монголын түүх гэдэг байгаа. Энэ бол ерөөсө хүннүүгийн үе гэж үүдэн шүү дээ. Тэндээс ихэд одоо хүртэл бүх түүхийг одоо райм болгож, хип-хоп болгож дуулсан. Энэний дуулсан зорилго нь юу гэх юм бол одоо хүүхдүүд биш шүү дээ. Хүүхдүүд ном унших үндсний хөгжим хөдөө ийм зурагттай айлбал бүтээгдэх мань тийм гэдэг аяг бүтээл гэдэг үстэй. Янз бүрийн юм янз манзаны зурагтай. Хип-хоп хэмнэл болгоод бол илүү сонирхолтой гэж бодоод хийсэн дуунууд л та. Ягаад ч тэгээд хөгжмийн хувьд ч гэсэн Монголын үндэсний хөгжим хэмнэлээрээ гаргаж ирэх юм бол хаанд ямар ч хүн сонсохоор юм гоё дуунууд болдго юм байна гэдгийг ойлгож байна л да. Бодвол тэгэл гангалж байгаа л хата тийм. За энийг хэлчих. Энэ хөгжмийг хэлчих хүн байна уу? Шарвын сэрсэн тал гэдэг хөгжим байна. Тарадан дан 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 тарадан гэдэг. Сэрсэн тал гэж байна шүү дээ. Хөгшин залууг манайх ч одоо ингээд тоглолт нааж яхта бүр хүүхд байхдаа ингээд манайс жижигхэн байхдаа ингээд нэгэнтэйгээ муулцдаг өө хэд хөвгүүгээд ирэх юм бүзээ өнө дайраад ирэх юм давсаг өнө гэд би ингээд цохиж авч чадах юм өрөөрөө шүрүүлсээ тэгдэг байсан. Тэгээ нөгөө энтэй ч наваашаад ингээд нэг бомбор юу гэсэн одоо хөгжим ягаад нэг хип-хоп уурсгал гэх юм бол энэ чинь гарцаа байхгүй Монголоос үүдэлтэй. Бүх юм дээр чинь Монгол орж ирж байгаа. Монголын аман зохиол орж ирж байгаа байхгүй. Анх жоохон тех гээд идэх нь жоохон тийм шүү дээ. Ялцгүй амар том түүхтэй улс болохоор тэгээд манад бас бүх ерөнхийдөө бүх соёлоодын юм суурь нь бас байчаад байдаг. Дэлхийн түүхэнд нэлээд том нөлөөтэй болохоор тэгээд тэрийг ашиглаад ингээд юм болгоныг ингээд бас жоохон өмчлөх гээд байдаг те. Монголынх л гээд.
жил тэгжиж нээж наадаж дэржил очиж дэржил тойрчил явсны маань хой харамтын наваанаад наашаар халзан сардыг нь хойсоор туусаар донсаар сэгдуусаар дэрсний маань хой харсан харал тавцаагаа надаа харигээс нь хоороо Oh my god. Тэр үлдэг өрдгийнүүд Монгол ардын яамн зохиол дотор байж идэг. Ер нь Монгол туурханд дотор эндээ байж идэг. Тэглээ шүү дээ. Үзүүлж та. Монголын хипхоп хамтлагийн хүүхдүүд би төгжүүлж байна. Америкт 79 онд гарсан гэдгийг нь идэхгүй одоо тэнд Америкт 79 онд гарсан үз. Манай хаславч гарсан бай таараа. Яа. Ахал угаасаа яг үндснийгөө хөгжмийг тоглодог энийгээр ингээ бахарах хэвстайгаа мэддэг юм л та. Шо дээрлэлтэй шүү дээ Америк руу хипхопыг авах гэж шүү дээ. Хипхопын дээрлэлтэй шүү. Монголын үндэсний хөгжим бол монголчууд хэн бэ гэдгийг л хэлж байгаа. Би өөрөө хэн бэ? DJ заяах байна да. Монголын үндэсний хөгжим бол монголчууд хэн бэ гэдгийг л хэлж байгаа. Би өөрөө хэн бэ? Мөн үстэй. Мөн. Явган нуусан Баатар хот явуулмаа Илбэг дэлбэг амдал дүүрэн зөвхөн дартан замаа Эсрэг талд нь нэг хүмүүс солихын үзэж хармаа Ирэн бараа хорвогийн амдалтын тойрон чамайг Тоглолтоо анх хий гэж маш санхүүгийн асуудал айгүйх байсан л та. Тэгээд дараа нь би This Is It гэдэг Майкл Джексоны киног үзсэн чинь тоглолт гэдэг юм чинь айгүй гоё юм. Тийш үү 9 онд чи Майкл Джексон 8 онд ч өнгөрдөг л үү? Гэж тэр календар хэлдэг. Энэ бол хамгийн гоё юм. Тоглолт гэдэг чинь өөрөө хүний одоо жаргал байт юм аа. Тэр календар Джексон өөрөө хэлжсэн. Тэрийг сонсоод би шууд хий гэж бодоод зориглоод зээлэрч хамаагүй хийгээл тэгээд хийсэн. Тэр бол надад бас мессеж өгсөн. Ямар нэг юм хийж явах чинь өөрөө гоё юм. Алтай магтал явчих штэ ард нь. Арчлал ард түмний амтны хаачлал Түрүү болохоор өөрөө нэг тийм хипхоп гэж төвширж авдаг юм шиг дээ. Ерөнхийдөө бол өөр жанрын дуу мөн гинэдээ сонсдог. Үзэл бодол нь өөр болооч намайг айгу дэмжиж миний сургам бүтээл болгонд ингээд санал бодлоо хэлдэг. Гэтэ магадгүй би өөр хүнтэй гэрэлсэн бол тэр хүн хипхопыг ойлгохгүй сонсдогчгүй бас үзээддэг юм байсан бол надад бас өөрийнхөө дуртай юмар ингээд явхад бас хэцүү байх байсан баг л та. Тийм болохоор бас баярлалаа. Гэхдээ одоо ингээд миний ойлгож байгаа юм болохоор тэний ихт ингээд гарч ирэнгүүт ингээд дуртай юмаа хийхэд энэ миний л ойлголч. Дуртай юмаа хийхэд ингээд гэр бүл маань гэрийнхэн маань ингээд дэмжиж чинь тийм нэгдэж гоё үнэн. Гэхдээ ингээд найруулагчийн шийдэл гэх юм уу да тэгээ юу бид нарт үзүүлж ин тэгэхээр ихчл стил гэрээ эцэгтэй айл ихнэр хүн байна. Ингээ хоол хийж байгаас энэ хүүхдээ авч байгаас энэ ингээ байгаад байна. Их ч ингээд бүх нөхцөлд ингээ завгүй байгаад байгаа. Тэрийг ингээд заавал одоо ихчээр хилүүлэхгүй зүгээр ингээд үзүүлчихэж байгаа нь амар гоё санагдаж байна. Тэс ер нь бол амар гоё фильм мейк юм байна. Андаа завгүй байгаад байгаа юм ингээд. Зүгээр кино эхлэхэд жирэмсэн байсан гэж бодлоо. Хамтарч ингээд хамтарч ажиллана гэхдээ 5-6 жилийн өмнө тэр хугацаанд ингээд хүмүүс их олон санал тавьдаг байсан л та хамтарч ажиллая гэдэг. Тэгтэн би үгүй таймнаа бол миний продюсер түүний үгээр ингээд явна би түүнд итгэдэг гэж хэлэхэд чи тэгээд дандаа л 50-50 гэж яриад байгаа. Одоо ингээд 4-5 жил боллоо шүү дээ. Чи худлаа юм шүү чи яагаад ингээд үлгэртгээд байгаа юм бэ? Тэгээс. Гэтэ би тэр хүмүүсийн ятгалганд ороогүй.
Тэгээ одоо миний өсвөлээс нь ирж ирсэн. Тэ. Оо. Five for 707. Нөө фестивал руу явж байгаа юм ба те. Эсэж шүү дээ. Үе энэ кино чинь бүр лааж шүү дээ. Таалагдж байгаа лайка дараарай. Subscribe дараагүй subscribe дараарай. Баярлалаа. За энэ Францд ирэхээс өмнө их ажилтай байсан. Шинэ CD-гээ гаргах гээд тэгээд уул нь энэ Францд ирэхдээ CD-гээ гаргаад дууссан бол аваад очие гэсэн чинь жоохон цаг нь бачимдаад чадаагүй. Хоёрыг чадсан шүү. Гэтэ энд ирсэн. Тэгээд хийсэн юмтай амар хөөрхөн байна. Шинэ юм сараад. Шүү. Kuzik. Push. Down. Long. Jump. Level. They are my teachers. Saint. Nibar. Des instants, des photos, des tableaux, des tas d'images disparaîtront. Que restera-t-il des années que nous défendons? Comme c'est doux et rassurant l'image d'une mère. Il n'y a rien de drôle vraiment à sentir qu'on la perd. Qu'elle sorte de tristesse. Манай Монгол хэл Франц рэптэй төстэй сонсогддог гэстэй. Амар ихтэй сонсчихсон. Яг энэ хотод ирэхээс өмнө 15 хоног хөдөө газар вах гэдэг юм шүү. Тэгээд бэлтгэл хийж явах явцад надад бас их сорох юм их байна гэмцэн. Өөрөө дунд зэргийн гэж боддог байсан бол би бүр жижиг юм байсан юм лээ гэж. Ингүүгээр шүтээ битээ. Ачтаа. Игнастэй би нагаа хүлээ битээ. Ачтаа. Ихсэд би үрбит. Хоёрдугаар татаа би намайг хатаа нүрэг гэж бид чаддаа. Хатууч гэдэг бүнүүгээр хатууч удаа. Өчигдрийн тоглолт ер нь сэтгэл хангалуун байлаа. Сайхан боллоо. Сэтгэл зүгээр их ойрхон байвал айландаа их гоё кайфтай байдаг юм би мэдэрсэн. Би монголоор үг хэлээд хахад тэр франц хүмүүс ингээд миний хэлж байгаа үгийг ойлгохгүй гэсэн ритм ч юм уу те тэр аль болох би тэр үгээ ойлгуулахыг хичээж ингээд үйлдэл зангаа их гаргасан л та. Тэр үгээр ч юм уу өөртөөхөөр тодорхой хэмжээгээр ойлгосон. Тэгээд айгуу гоё мэдрээд айгуу гоё дэмжээд хэрч хүчийг өгчээсэн. Урд нь болохоор тайзан дээр ерөнхийдөө дандаа ингээд бие бариад ингээд хөдөлжүүд одоо энэ ингээ юу бод чухал ухааны юм боддог гэсэн бол энэ ч бол чөлөөтэй хүснээрээ ер нь яг тийм байвал айгу гоё юм байна. Миний шонох хүсэл дотор топотон гариглан бүр цаатнав. Яг гэвэл амьдрахнаас ахаргаж гэдэг надад амжуулах төсөвтэй. Яг гэвэл би ордоо базар гэв. Тэ морь уртаа гарччихсан шүү. Шонох хүсэл дотор топотон гариглан бүр цаатнав. Яг гэвэл амьдрахнаас ахаргаж гэдэг надад амжуулах төсөвтэй. Яг гэвэл би ордоо базар гэв. Хайрлах бүхэнд зэвсэгний ханаа төр босны хайр. Яг гэвэл зүгэл хайрын ирэх чангач одоо зүгдээ би чинь цантай. Parce que nos ébats de nuit ne donnent plus. Юм аадгүй би рэп өнөдөр хийгээг байсан бол хамгийн ихний интернэшнл рэпер чинь Жэн ихч байсан юм шүү дээ. Татар. За татар мужийн. Түүний сургуулаа иртгэсэн тий. Өмнө газар өглөө ажилдаа гараад оройн ажиллаа тараал. Мөнгөтэйгөө тий гачигдахгүй амьдралын нэг юм эргэлтэн татар юм бол юм байна да. Тэгээ өнөөдөр тийм ч хангалуун биш амьдралтай байгаа гэсэн дүрсгэлтэй айгу баян өөрийнхөө хүснээр амьдраад тэрэн дээр би бол нэг тийм харамсдаггүй. Хизээ нэгэн цагт ингэж их олон жил хөдөлмөрлснийхаа үр ашгийг авах болно. Тэр цагтаа
өөр миний хувийн амьдрал ч айгуу гоё чигтэрсэн байх. Хөө амьд хөгжмөнтэй зөндөө явж байсан баг уу? La douceur de nos incertitudes. Дан банк мөх явж байсан байх үү? Манай студ нэгдээд удааг байгаа төгсөж эхэлж Ийм хөөрхөн тгснээ өвлдөг ч шиг те. Гоё нас. тэгээд одоо шинэ хүмүүс шинэ арга байлаа. Зүгээр. Сайн уу? Харин тэр MC тахын юуг киног хайжгаад энийг олоод үзчихлээ. Гэхдээ Word-од амар гоё юу байла. Амар гоё. Тэрийг хайж явж байсан аахгүй. MC-ийн киног үзчих хайж явж байсан энийг олсон аахгүй. Нэгэнт студидтэй энд цаг наранд баригдахгүй болохоор бид нэр хангалттай сайн ажиллана. Тэгээд тэр хэрээрээ тийм уран бүтээл гаргаж гаргана да. Илбэр хайр халамжаараа дутаагүй та минь үрдэ хэлсэн цэцэн үгс чинь нухаан тэлэн муур хэлэн төвчээр чин барж байсан хүүгээ өршөө. Дэж байртам. Дэж уус. Сайн сайхан төсөөлөлтэй байж сайн сайхан юмыг бий болгоно. Урд нь их хвчлэн нийгэмд хандаж дуу хийдэг байсан л да. Энэ байдал ийм байна, те ийм харам уу байна, ийм байхыг ард түмэн хүсэхгүй байна гэдэг утгаар нь мессеж илгээдэг байсан бол одоо 50-аахын хамаас үлснээр үргэлжлэн өнгөрсөнтэйгөө зууралтаад явах биш. Амар мастер майнд том байдаг. Настай ингээд одоо ингээд чиглэл гаргаад байгаа хэвээр те юуны талаар дуулах чиглэлийн одоо ингээд хүмүүсийг сэрэлсэн. Одоо дараагийнх нь гэвэл юм бол одоо өнгөрсөнтэйгөө зууралтахгүй шинэ рүү тэмүүлээгээд ингээд те бүр ингээд оюун санаанд нь ингээд дуугаар ингээд одоо юу гэх юм залуучуудад ингэж бүр амар нөлөөлөх энэ бол бүр зүгээр уус MC тах God гэдэг яг нөгөө юуг нь мэдэхгүй юм чинь тэгээд энийг үзсэн чинь бүр юуг ойлгогдсож байна. Утгаар нь мессеж илгээдэг байсан бол одоо 50-аахын тэнд яг ажиллая гэж сууж байгаа байхгүй хамаас үлснээр үргэлжлэн өнгөрсөнтэйгөө зууралтаад явах биш. Ирээдүг гой сайхнаар төсөөлөд хүмүүсийн төсөөлж чадахгүй байгаа гэсэн ингээд ийм болно гэл те. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй штэ. Одоо ингээд илүү гэгээлэг модерн болж ирж байна. Хүлийн зөвшөөрөгдөж эхэлж байна. Ариун гол нь чинь Тэгснээ сонгосон артист нэмэгтэй тэгснээ юм авьяастай гэхээр бас юм мастермайнд. Өгөн ави минь ачлал хязгааргүй өнөмөхөд өрөө чойч үдэ мөнхрөн үлцэн таны минь хэлсэн үг хийсэн үйл бүхэн зөвхөн бидний төлөө байсныг хожим нухарлаа амьддан нарсахт нь яшиг хэмээнтэй өгшөөч ачлал бас энерлийн үрчим шиг санаж ачиг ч нүчүүхэн чариулж би чадаагүй жарин голомтын чин галыг хизээч хүн бөгөөхгүй. Тэгээд энэ намар гэхэд хүмүүс шинэ дуунууд сонсож байгаа. Вау. Би өөрөө зөвхөн өөрийнхоороо байхыг айгүй хүсдэг. Инхэн ихтэй юм уу? Яа. Benji Binks. Хөөсөө production гадаад хүн байх хэвээр. Benji юм биш үү? Чамаа гарнаа.
Продюсер хүн байна. Фильмографиг нь харж байна. Монголын бинг гэдэг энэ шууд хамгийн ихэнд гарч ирж байна шүү дээ. Постэр мостер шал үүд 8.4-тэй байт юм шүү дээ. Юун дээр IMDb дээр guys. Нэрэ 8.4-тэй байт юм шин кино. Вау. Өөсөө тэгтээ хийсмэс амар сайн байна. Айгуу гоё байна. Тэ? Гоё ч өнцгөөс нь харууллаа. Ч одоо ганц л кино хийсэн тэр нь энэ юм биш үгүйсэн. Тийм ээ. Тэгээ продюсер болсон юм байна шүү дээ. Ямар гоё дуу. Зааж. Cinematography. Ямар гоё дизайн мэзайнтай бэ. Sound recording. Энэ угаасаа энэ дон sound ямар гоё дуу байсан. Ажиллана. Тэгээ тэр Хүсгүй. Таалагдсан уу? Сэтгэлүүдээ үлдээгчтэй ялваа. Та нар ч ямар урамгүй хүмүүс үү дээ. Өөрийнхөө байхыг айгүй хүсдэг. Энэ дууг одоо үүнээс хойш та нар дандаа сонсох болно. Яг тэгвэл Чингүний хэлсэн шиг би стрим эхлэхдээ болон төгсөхдөө энэ дуугаар төгсөж явах болно. Эхлэхдээ төгсөхдөө нэгээр төгсөж явах болно. Гайхалтай гоё санаа өгсөнд баярлалаа. Комик арт явт юм уу? Яа зөв байна те. Юуви комик зөв биш шүү. Гэтэ би ч гэсэн ашиглах болно. Нууц задруулаад байл яах гэдэг юм бэ? Чимээгүй. Коммент тоосдог. Мэдснүүд нь цаашаа дамжуулахгүй шүү зөө. Гой хадгалаа зөв. Өөрсөндөө байлгая. Үн цэнтэй болгоё энэ дууг. Бити зад. Кино үзчихлээ шүү. Тэнд явж байгаад тиймээд лээ. За өнөөдөр стримийг ингээд дуусах манчин манийхан ч гэсэн ажлын цаг болчлоо. Сайхан суучлаа. Та нарыг унтаад сэрээд тэгээд үдээс хойш чинь нөгөө MCT-ийн киног олж үзнэ. Гой санагдчихлаа. Энэ нэг юм айгу гой болгочлоо. Одоо миний хувьд л энэ өдөр ингээ эхэлж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр айгу гой болчлоо. Тэгэхээр та нар ч гэсэн юм гой энержитэй, гой энергитэй байгаад дээрээ гой мүтцсэн юм чинь сайхан амарх байх гэж бодож байна. Тэгээд стримтэй эхлэхээс дуусах хүртэл хамтаасан бүх хүмүүстээ баярлалаа. Мембруудтай баярлалаа. Subscription авсан хүмүүстээ баярлалаа. Subscription гифтлсэн мембруудтай маш их баярлалаа. Тэгээд Чингүүндээ бас маш их баярлалаа. Үнэхээр юу гэх юм. Стрим маань амьд байлгаж харилцан яриа үүсгэж гоё үнтэй мэдээллүүдийг өгж ирсэнд баярлалаа. Тэгээд удахгүй Discord-оор орж ирээд тухтай ярилцсан байх гэж найдаж байна. Тэгээд баярлалаа баяртай. Тэгээд удахгүй уулзцгаая. Баяр та. Хайртай шүү.